Сайцсан уу? Ээжээ болонгоц жаа та бүхэндээ энэ хоромын чи мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ хүнд ямар энерги зохилж оршдог гэдэг талаарх зөвлөгөө өгье гэж бодлоо. За хүний бие гэх юм бол баруун гүн 100 тал гээд хоёр сэт хуваач. Тэгэх юм бол баруун гар гэх юм бол эрэгтэй энергитэй холбоо. Зүүн гар гэх юм бол эмэгтэй энерги гэж ойлгож болох нэ. За тэгэхээр хүнд эрэгтэй эмэгтэй энерги хоёулаа тэнцвэртэй оршиж байдаг байна. Ерөөсөө нэг нь байдаг гэсэн үг бол биш шүү. Хоёр энерги хоёулаа тодорхой хэмжээгээр байдаг байна. Мэдээж эрэгтэй хүн бол эрэгтэй энерги нь илүү өндөр, эмэгтэй энерги нь жоохон арай бага ч юм уу те. Тэгтээ оршдог. Эмэгтэй хүн гэх юм бол зүүн гартал нь эмэгтэй энерги нь илүү өндөр, эрэгтэй энерги нь жоохон ялмгүй бага. Иймэрхүү хэмжээнд ерөнхийдөө оршдог гэсэн үг байна. За тэгэхээр би гарах өөрчлөлт гэх юм бол мэдээж эрэгтэй талтай холбоотой гэх юм бол таны одоо аавын талын мэдээллүүд тийм одоо нуудмын мэдээллүүд гэдэг чинь тэгмэл таны баруун гар тал таны аавтай эрэгтэй хүнтэй холбоотой бүхий л мэдээллүүд байдаг байна. Зүүн гар талд нь гэх юм бол эмэгтэй хүнтэй холбоотой ээжтэй холбоотой бүхий л мэдээллүүд бас оршдог байх нэ. Тэгэхээр танд ямар нэгэн өвчин тийм аль талд гарснаа шалтгаалаад та эрэгтэй хүнтэй холбоотой юу эмэгтэй хүнтэй холбоотой юу асуудал уу гэдгийг бас мэдэх боломжтой байх нэ. Мэдээж таны баруун гар талд одоо ингээл мөрчин өвдөл те баруун гар талын талчин ингээл өвдөл байнга өвдөх юм бол ямар нэгэн эрэгтэй хүнтэй холбоотой ямар нэг асуудал байна гэд бас мэдчихэж бас болохоор юм байгаа шүү. За тэгэхээр хүнд ингээд эрэгтэй эмэгтэй энерги хоёулаа тэнцвэртэй оршдог байна. За тэгвэл эрэгтэй хүн гэх юм бол мэдээж эрэгтэй энерги давмгай гэсэн хэлсэн шүү дээ. Тэгэхээр мэдээж дайчин, зоригтой тий одоо хийх ёстой юм хийдэг, заавал эцсийн үздэг, тийм гүйлгээ ухаан сайтай ч юм уу тийм шийдэмгий эрэгтэй хүндэдэг ямар сайхан зан чанарууд гэдэг тэр бүгд маань эрэгтэй энерги болдог байна. Эмэгтэй энерги гэх юм бол мэдээж уян хатан, зөөлөн, сэтгэл хөдлөө илэрхийлдэг, сэтгэл хөдлөлүүд эндээс орж ирэх нь мөн тийм бусдыг хайрладаг энергиг, урлагийн авьяас, мэдрэмж гэдэг бүхий л зүйлс маань эмэгтэй энергитэй холбогдож өгдөг байна. Тэгэхээр одоо эрэгтэй хүн гэх юм бол та мэдээж эрэгтэй энерги илүү өсгөх хэрэгтэй. Гэхдээ хажуугаар нь тас эмэгтэй энерги буюу сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг, урлагийн мэдрэмжтэй ч юм уу те. Ингээд тэр эмэгтэй энергийг бас хатгалж явах хэрэгтэй байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг те юмыг сайн өөрхөн сэтгэл хөдлөлийг сайн тоочж хэлж чаддаг. Энэ маань эмэгтэй энергитэй холбоотой байна шүү. За эмэгтэй хүн гэх юм бол мэдээж та уян налархай, гоё намуухан дуу хоолойтой тий. Тиймэрхүү мэдээж эмэгтэй энерги бол янз бүр байж байгаа. Мэдээж эмэгтэй энерги маань өөрийгөө гоё авч явдаг, уян налархай, дуулдаг, бүжгэлдэг, урлагийн мэдрэмж аяастай гэд тий. Бусдыг хайрлах энерги тий. Тиймэрхүү зан чанарууд маань эмэгтэй энергитэй холбогдож өгдөг байна. Эрэгтэй энерги мэдээж байх хэвээр. Мэдээж одоо орчин үед гэх юм бол нэлийн болж иж байгаа ч юм уу лидер эмэгтэйчүүд бусдыг байлдан дагуулдаг тий. Зорилготой өөр нэгэн бизнестэй бизнесмен эмэгтэйчүүд маань эрэгтэй энерги маань бас өрхөн өндөр байна гэж ойлгож болох нь. За тэгэхээр та бүхэн маань эрэгтэй эмэгтэй энерги таны биед хоёулаа зэрэг оршдог гэдгийг ойлгож авсан баха. Мөн энэ энерги ч гэсэн одоо эрэгтэй хүн бол эрэгтэй энерги өндөр, эмэгтэй хүн бол эмэгтэй энерги өндөр бас авч явах хэрэгтэй байх юм уу? Нөгөө энерги ч гэсэн хаягдаж, гэгдүүлж огт болохгүй байх нэ. За өнөөдрийн зөвлөгөө маань ингээд дуслаа. Хүний бие эрэгтэй эмэгтэй энерги хоёулаа оршдог байх гэдгийг та бүхэн ойлгож авсан баха. За өнөөдрийн дугаар маань ингээд дуслаа. Дараагийн дугаараар тултуур баяртай.